Хятад хэлний алсын зайн сургалт. Дунд чатны хэлзэн 2 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээр хятад хэлний бие, угтар бүхий харьцуулсан өгүүлбэр, мөн дөө сул үг бүхий хураангуй өгүүлбэрийг мэдэж авсан. Иргэн нэг санацгаая. 这件贵的蒙古袍好看极了. Орчуулбал энэ үнэтэй Монгол дээд туйлын сайхан харагдаж байна. Харин одоо дөөгөр дээл гэдэг үгийг төлөөлүүлэн өгүүлбэрээр хураангуйлбал 这件贵的好看极了. буюу орчуулбал энэ үнэтэй туйлын сайхан харагдаж байна хэмээн хураагддаг. Харин одоо би угтар өгтэй харьцуулсан өгүүлбэрээр давтцгаая. 三代商场比巴彦朱丽赫商场大. Орчуулбал Сандай худалдааны төв Баянзүрх худалдааны төвөөс том. Өгүүлбэрийн дараалал нь Сандай худалдааны төв ба Эйзэл мөн би, харин дараа нь Баянзүрх худалдааны төв буюу би, тэгээд та буюу том гэсэн тэмдэгнэр орсон байна. Дараагийн хэлбэр маань Эйзэл би, бизэл тэгээд үйл үг, харин дараа нь тэмдэгнэр гэсэн бүтэцтэй байна. Жишээ харъя. 小孩子比大人生活的快乐. Орчуулах юм бол жаахан хүүхэд том хүнээс баяр хөөртэй амьдардаг гэсэн утгатай. Харин сүүлийн өгүүлбэрийн хэлбэр маань 老师比你来的早1个小时. буюу орчуулбал багш чамаас 1 цагаар эрт ирсэн гэсэн утгатай байна. Өгүүлбэрийн дараалал нь Эйзэл би, бизэл тэгээд үеилэг, харин араас нь тэмдэгнэр, хамгийн сүүлд тоо хэмжээ заасан нөхөр гишүүн орсон байна. Үзэгч та бүхэн харьцуулсан өгүүлбэрийн тоо хэмжээ заасан үг өгүүлбэрийн хамгийн сүүлд ордог гэдгийг ямагт санах хэрэгтэй шүү. Ингээд өнөөдрийн хичээлээ эхлэе. Бид өнөөдөр хятад хэлний үр дүнгийн нөхөр гишүүн болон баа бүхий өгүүлбэрийн үгүйсгэх хэлбэрийг сурах болно. Хятад хэлний үр дүнгийн нөхөр гишүүн гэдэг нь тухайн үйл хөдлөлийн үр дүн хэрхэн төгсдгийг үйл үг болон тэмдэгнэрийн тусламжтай илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл үйл үг араас нь үйл үг юм уу эсвэл тэмдэгнэр гэсэн бүтцтэй байна гэсэн үг. Жишээг ажиглан харъя. Тин дун буюу сонсоод ойлгох, бао хao буюу боож болох, чи цуо ба буруу цээжлэх гэх мэт үгнүүдийн ард ойлгох, боох, буруу гэсэн үйл үг ба тэмдэгнэрээр сонсох, боох, цээжлэх гэсэн үйлдэлийн үр дүнг илэрхийлж байна гэсэн үг. Ийхүү үйл үг ба тэмдэгнэр үйл үгийн ард орж үйл хөдлөлийн үр дүнг илэрхийлэхийг зээгуо буй буюу хятад хэлний үр дүнгийн нөхөр гишүүн гэдэг байна. Үзэгчтэй одоо бүгдээрээ ийм гишүүнтэй өгүүлбэрийг хэрхэн орчуулж болохыг харцгаая. Эхний өгүүлбэр 我看懂了今天的课文. Ба өгчлөн орчуулбал би өнөөдрийн бичвэрийг уншаад ойлгосон гэх нь. Гэтэл монгол хэлэнд ийхүү нарийн дүрсэлж ярьдаггүй тул уг өгүүлбэрийг би өнөөдрийн бичвэрийг уншчихсан хэмээн чих гэсэн нөхцлөөр үр дүнг илэрхийлж орчуулж байна. Дараагийн жишээ бол 他面对了这些生词. Орчуулах юм бол эдгээр шинэ үгийг зөв уншсан гэх нь. Харин дараагийн жишээ 他说请大家带好护照和通知单. Өгчлөн орчуулбал тэр хүмүүсийг паспорт болон мэдэгдэх хуудасаа сайтар авахыг хүсв. Харин энэ өгүүлбэрийг монгол хэлнэ. Тэр хүмүүсийг паспорт болон мэдэгдэх хуудасаа марталгүй авахыг хүсв хэмээн орчуулбал илүү оновчтой.
Урдунгийн нөхөр гишүүнтэй өгүүлбэрийн асуух хэлбэр нь ердөө мэйо гэсэн дайвар үгээр үүсгэгдэнэ. Жишээ нь туяа баахаа баогуола мэйо. Туяа илгээмжээ боогод болчихсон үгүй юу гэсэн өгүүлбэр үгүйсгэж хариулбал та мэйо баахаа баогуо. Орчуулбал тэр илгээмжээ боож болоогүй байна. Одоо цөмөрөө дээрх өгүүлбэрээ иргэнийг харцгаая. 我看懂了今天的课文。他念对了这些生词。他说请大家带好护照和通知单。Эдгээр өгүүлбэрээс харахад үйл хөдлөлийн үр дүн илэрхийлэх үйл үг ба тэмдэгнэр нь зөвхөн тохирох үйл үгийнхээ л ард ордог байна. Жишээ нь тин ба кан гэх мэт үйл хөдлөлийн үр дүн дун гэсэн үйл үг харин пай, фу, си, дай, лен, си, се гэх мэт үйл хөдлөлийн үр дүн хао гэсэн тэмдэгнэр харин зуо, тин, жи, зуо, нян, да гэх мэт үйл үр дүн цуо, дуй гэсэн үгийн аль нэгээр нь илэрхийлдэг байна. Үзэгчдээ одоо бүгдээрээ үр дүнгийн нөхөр гишүүн бүхий дасгал ажиллацгаая. Та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үр дүнгийн нөхөр гишүүнийг нөхөөрэй. 那个上海人的话你听了没有？ 照片要带。 Харин одоо боломжит хувилбарыг харцгаая. 那个上海人的话你听懂了没有？ Орчуулбал тэр Шанхай хүний яриаг чи ойлгочихсон уу? Дараагийн өгүүлбэр. 照片要带好. Гэнэ орчуулах нь зураг авч явах хэрэгтэй. Үзэгчдээ бид хятад хэлний үр дүнгийн нөхөр гишүүнийг мэдэж авлаа. Харин одоо ба бүхий өгүүлбэрийн үгүйсгэх хэлбэрийг сурцгаая. Хятад хэлний ба өгтөр үг нь ихэвчлэн монгол хэлний заахын тийн ялгалын г нөхцлөөр илэрдэг тухай өмнө нь бид үзсэн. Тэгвэл уг өгүүлбэрийг хэрхэн үгүйсгэхийг харцгаая. 你没有把那道木的票给我. Орчуулбал чи наадмын тасалбарыг надад өгөөгүй. Харин дараагийн өгүүлбэр. 他没有把他的礼物送老师了. Орчуулбал тэр багшд бэлгээ өгөөгүй. Харин дараагийн өгүүлбэр. 苏人没把借图书馆的书拿来了. Сүрэн номын сангийн номыг авч ирээгүй гэнэ. Үгүйсгсэн өгүүлбэрийн хэлбэрүүдээ иргэнийг харцгаая. 你没有把那道木的票给我. 他没有把他的礼物送老师了. 苏人没把图书馆的书拿来. Эндээс харахад мэй буюу мэйо гэсэн дайвар үгээ баагийн өмнө байрлуулад үгүйсгэсэн өгүүлбэрийг үүсгэгддэг байна. Харин одоо дараах өгүүлбэрийг үгүйсгэх хэлбэрт оролцгаая. 妈妈把蒙古袍送外国人了. Одоо хэрхэн үгүйсгэснийг харцгаая. 妈妈把蒙古袍送外国人了буюу ээж Монгол дээлийг гадаад хүнд бэлгэлөө гэсэн өгүүлбэрийг 妈妈没有把蒙古袍外国人буюу ээж гадаад хүнд дээл бэлгэлээгүй гэж үгүйсгэх нь. Харин дараагийн өгүүлбэр 妹妹把俄文报还老师了.
妹把俄文报还老师了гэсэн өгүүлбэрийг妹把俄文报还老师ба дүү орос хэл дээрх сонин багшид буцааж өгөөгүй гэнэ. Сүүлийн өгүүлбэр болох Баба ба гаммайда пингуа налайла буюу аав дөнгөж сая авсан альмаа авч ирэв. Баба ба гаммайда пингуа налайла буюу аав дөнгөж сая авсан альмаа авч ирэв гэсэн өгүүлбэрийг Баба мэйо ба гаммайда пингуа налай буюу аав дөнгөж сая авсан альмаа авч ирээгүй гэж үгүйсгэнэ. Үзэгчдээ бид өнөөдөр үр дүнгийн нөхөр гишүүн болоод баабхын өгүүлбэрийн үгс хэлбэрийг мэдэж авлаа. Харин бид дараагийнхаа хичээлээр харьцуулсан өгүүлбэрийн өөр нэг хэлбэр болон цаг заасан нөхөр гишүүнийг сурах болно. Үүгээр манай өнөөдрийн хичээл өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. Зайчийн. Англи хэлний асийн